За сайн мэцхан уу та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. Маа сүрээтэй тэмцэх нийгэмлэгийн Сүрээгүй Монгол нэвтрүүлгээ маань энэ дугаар өнөөдөр Чингэлтэй хайрхан дээрээс явж байна. Тэгээд Монголынхоо залуучуудыг сүрээгийн талаар болон үзлэг онцлогооны талаар хэр мэдлэгтэй бүгдээрээ хамтдаа сонирхцгаая. За хамтдаа уушаа алхацгаая дэшигээ. За эндээс юу нэл ингээл эхлээл дэшигээ нэг энэгээрээ явуул арайд товчих юм байна тий. Жоохон таарт юм байна. 1900. Тэгэл ер нь оргил дээр нь гарахад 1900 метр. 1.9 км л юм байна. За янзын сайхан өдөр байна да. За дээшлээ да хэвлээ. Одоо гадаа маш сайхан байна. Сүрээшнэлээр хэр сайн өөрөөр бодлоо. Манай монголчууд чи нөгөө буруу зуршилтай улсууд шүү дээ. Наадсах нь хооллохоос ахуулаад те. Одоо яг нэг сүүлийн 10-аас 15 жил залуучууд бас эрүүл мэндэд айгүйх анхаардаг болчиж. Гэхдээ сөрийн бол маш их байгаа. Тий. Тамхи таталт бол замрааг болсон шүү дээ. Хэдийгээр одоо нөгөө олон нийтийн газар тамхи татахгүй ч гэсэн одоо албан газруудын гадаа заавалч нэг те 4-5 залуучууд тэр нэг ланч таймаар гараад тамхи татаал те. Амтныхаа ишийг энэ тэнд хаяал те. Тий. Ер нь сүрээгийн ямар шин тэмдгүүд байдаг гэж бодож байна та? Их хаалгана. Аха. Хорн. За. Тий. Тэгээд тийч ер нь үндсэн гол шинж тэмдгийг тэр гэж байна. Тий, сүрээгч маань болохоор эдгэр би өвчин гэж бодож байна тий. За. Таны болохоор сүрээг яг яаж сүрээгээр хүмүүс өвдөж гин гэж бодож байна? Сүрээг юм. Одоо тэр чинь нэг агаар замын юугаар халддаг шүү дээ бас. Тий, гэр оронд нь одоо жишээлбэл сүргээтэй хүн байх юм бол зохимжээр даяг тавгийн тусгаарлна гэж байдаг тийм ээ. Гэхдээ л одоо нөгөө жаа төвөгтэй шүү дээ, хэцүү шүү дээ тий. Цаашд одоо юуг анхааруул зүгээр гэж бодож байна? Таны одоо өөрөөсөө бодлоо хэдвэл санал болоод энэ өвчнийг багасгах, бууруулах талаар. Энэ өвчнийг бууруулах, багасгах талаар одоо наадсахны цэвэр агаарт явдаг юм уу? Тэр гэр орондоо бөгшиж чаад л тий. Яг угаар айгүйх байгаа л да тий. Гэхдээ одоо юу агаар шиг хэрэгтэй юм байхгүй. Тэгэд би миний худал бол ерөөсөө муу зуршлаас л салах хэрэгтэй. Сүрээ уушгийг гэмтээдэг өвчин баггүй ихэнхдээ. Гэхдээ уушгнаас бус эрхтнийг ч гэсэн бас гэмтээж болно. Тэгээ ихэнхдээ уушгийг гэмтээж байгаа учраас тэрэн дээр мэдээж тамхи гэдэг чинь уушгийг бохирдуулж байгаа юу штэ тий? Хорц зуршил штэ. Тэгэхээр энэ ийг бол нэмж уушгаа бас гэмтэх хэрэггүй байхгүй юу. За тэгэхээр сүрийн амьсгалын замаар халддаг халдвар өвчин гэж та ойлгоцсон байгаа тий. Одоо тэгээ сүрээ бол энэ ханиад том одоо энэ ковидтэй ингээ адилхан агаараар амьсгалын замаар халддаг өвчин аяг тавг ахын замаар халдахгүй. За тийм учраас ер нь бол одоо хүмүүс гэртээ нэг дэглэн барихтаа бол яг аяг тавгаа тусгаарлаж болно, агаарын сэлгэлт хийж болно, өрөөгөө тусгаарлаж болно. Ер нь бол халдах зам нь бол агаар цэслийн замаар халддаг өвчин байхгүй юу. За ийм ойлголтыг та авлаа те өнөөдрийн үгээр. Тий. За тэгэхээр сүрээ болохоор архаг халдварт өвчин гэдэг байхгүй юу. За ханиад төмөө бол ахихтын тохиолдол байгаа. Тий. Ханиад төмөө бол одоо ийм хурц эхлээд ингээ хурц дороо намтчихдаг. Сүрээ болох дээрс архаг гэхээр ерөөсөө хүн шинж тэмдэг мэддэхгүй ингэж явсаар байгаад одоо хүний уушгийг юм уу бас тэрхтний ингээд гэмтээчдэг бас нэлээд аюултай өвчин байхгүй юу. Тэгэхээр хүмүүс энийгээ тоохгүй зарим нь одоо таны ойлгож ирснээр тамхитай холбоо зарим нь одоо
гаршилтай юм уу тэгээд холбоод бус төвчөнтэй холбоод ингээ ханиалгаад яваад байгаагаа анзаарахгүй явдаг. Тэгсээр ингэсээр байгаа хүндрүүлчихдэг тохиолдол байдаг. Тэгэхээр жилдээ өргөсөн сэргийлэх үзлэгт орох нь бол хүн бүрийн өөрийнх нь үүрэг тэгээд ач холбогдолтой. За нэгдүгээр өөрийгөө хамгаалж байгаа, хоёрдугаар ар гэрээ ингэж хамгаалж байгаа нь бас нэг юу үүрэг байхгүй юу те? Бусдаа халдвар тараахгүй. За баярлалаа. Сүрийн өвчин гэж та мэдэх үү? Ямар өвчин байд юм бол мэдлэгээсээ хуваалцаач. Амжилтын замын өвчин. Сүрийн өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Цэр гарна, их ханиалгана, уушгаар өвдөн. Амархаа ядарсэлтэн. Сүрийн өвчнийг одоо хаана онцлуулд юм? Дүүргийн эмнэлгүүдээр очиж олно, тэгээ халдварт дээрээс очиж олно. Тэгээд ерөнхийдөө халдварт өвчин судлалын төвөөс ч гэсэндээ нөгөө нэг одоо хөдөлгөөнд явуулын цэгүүдээр шинжилгээд нэр хийж хүмүүсийг хамгаалж байгаа. Хүрхийн эмнэлэг дээрээс очиж олно. Баярлалаа. Ер нь бол мэдгүй. Өвчний нь бол ерөнхийдөө зүрэ гэж сонсчихсан. Өвчний талаар нь бол ер нь сайн мэдэхгүй юм байна. Тий. За би тэгвэл танд нэг жоохон мэдээлгээ. Сүрийн өвчин бол амьсгалын замаар халдвардаг өвчин байна. За тэгээд сүрийн өвчин бүрэн эмчлэгдэж идэгэрдэг. Сүрийн өвчний онцлогоо эмчилгээ Монгол улсад үн төлбөргүй хийгддэг. За тэгээд сүрийн өвчний үед бол ханиалгах, халуурах, цээжээр хүндүрлж өвдөх шинж тэмдгүүд илэрдэг. За зарим тохиолдолд бол хөшүүн хөлрөх, хоолн дург болох, турах, жим буурах тийм шинж тэмдгүүд илэрдэг байгаа. За тэгээд сүрийг онцлуулахдаа бол дүүргийн сүрийн диспансер, халдвар төвчин судлалын үндэсний төв, за явуулын үйлчлэгийн багууд бас сүрийн илрүүлэх үйлчлэгүүдийг зохион байгуулж хийдэг байгаа. Тэр үйлчлэгүүдэд үн төлбөргүй хамрагдаад үйлчлэг онцлуулах боломжтой шүү. За баярлалаа. Сүрээгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлжээ. Сүрийн өвчний талаар та мэдэх үү? Мэдэн. Юу мэдэх бол мэдлэгээсээ хуваалцаач. Сүрээ гэл одоо ерөнхийдөө бол нэг гуушигны хатгалгаа чи хүндрэл ирэхээр сүрээ явуулдаг. За нэг тиймэрхүү юм мэдэн дээ. Ямар замаар халдварладаг гэж бодож байна? Амьсгалын зам мамаар халдварладаг юм гэсэн шүү дээ. Халдварладаггүй? Халдварладаггүй болов уу гэж бодож байна. Бидгүй ихлээр ямар ч тач ханиад бий болсноос олж тэгэл цаашаа дамждаг үйлгүүтэй тий. Сүрийн өвчин бол амьсгалын замаар халдварладаг өвчин байгаа. Өөшгийг ихэнхдээ өвчлүүлдэг. За сүрийн өвчин ер нь яаж онцлогдд юм бол ямар шинж тэмдэг илэрдэг бол та мэдэх үү? За стомтгүй ямар ч тач нэг хатгаа хүндэрсэн тохиолдол өөрдөө шүү дээ. Хүндрэл ирэхээр л сүрээ болдог юм шүү. Сүрийн өвчин бол сүрээгийн нянгаар үүсгэгддэг. Уушигны хатгаа хүндрээд сүрээ болдог байгаа. Тэгэхээр тусдаа өвчин сүрээгийн үед ханиалгах, халуурах, хоолн дург болох, турах, ядрах, хөлрөх гэсэн шинж тэмдгүүд илэрнэ. Сүрийн өвчнийг Монгол улсад яаж онцлох юм бол? За ч тэрний талаар өстө мэдлэг баггүй. Тэгээ эмнэлэг л онцлох бол. Сүрийн өвчин бол амьсгалын замаар халддаг. Аниа томоотой адилхан одоо ковид ч гэсэн адилхан амьсгалын замаар халддаг халдвар төвчин гэж байна шүү дээ. За сүрийн хувьд онцлог нь юу байдаг вэ гэвэл амьсгалын замаар халддаг ч байсан шинж тэмдэг мэдэгдэхгүй явж байгаад бусад амьсгалын замаар халддаг өвчнүүдээс ялгаалтай нь шинж тэмдэг мэдэгдэхгүй явж байгаад нэг
мэдгээд одоо уушгийг юм уу одоо бус техник гэмтээдэг. Ихэнхдээ уушгийг гэмтээдэг. За хүмүүс ханиалгаад ирэхдээ саниад ч юм уу эсвэл тамхи нээх ч юм уу одоо бус өөр зүйлээс харчлаас ч юм уу болоод ингээд ханиалгаад байна гэж бодоод тоохгүй явж байгаад уушгаа өөрчлөлт ортол ингээд явцдаг тийм тохиолдлууд байдаг. Тийм учраас одоо эрүүл мэнд ч гэсэн жилдээ нэг удаа сүрийг өрсөн сэргийлэх үзлэгт хамрагдчих яах нь ачаал өгдөлтэй гэж ойлгосноо тий. За баярлалаа. За баярлалаа. Манайхаа сайхан амарч байна уу? Би сүрээтэй тэнцэх нийлгээс ярьж байна. Тэгэхээр сүрийн өвчний талаар та хэр мэдвэ? Үгүй яг үдэ тодорхой хэмжээнд л мэднэ шүү дээ. За тэр талаар яриач та. Сүрээч халдварт өвчин шүү дээ. Халдварт өвчин. Ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Өвдөө зэрэг яадаг уушгын талаар шүү сүрээ тий. Та ер нь эрүүл мэндийн үзлэгчэлдээ хамрагдж байна уу? Нэг 2 жилдээ хамрагдана. Тэгээ сүрийн өвчний талаар шинжилгээ онцлогонд ер нь хамрагдж байна уу? Монгол улсад сүрийн өвчний шинжилгээ өн төлбөргүй байдаг гэдэгт та ер нь тэрийг мэдж байгаа юм. Тэр талаар хамрагдсан уу? За сүүлийн үед бол хамрагдаагүй. Гэхдээ шинж тэмдэг илэрвэл хамрагдана л да мэдээж хэрэг. Тэгээ зөөлнө л дээ. Тэр мэдэгдэнэ тий. За баярлалаа. За бид өнөөдөр Чингэлтэй ууланд аяллаа хийгээд Чингэлтэй уулны хаан дээр аялын номын сан байд юм байна. Номын санда сүрийн өвчин эдгэрдэг брошюраа байрлуулж байна. Цэвэр агаар юм гэдэг ураатай аяллаа хийж байна. Аялалд маань ууланд аялж байгаа хүмүүсээс сүрийн өвчний талаар хэр мэддэг байгааг тодруулж асуухад нийт хамарч байгаа хүмүүсийн 20 гаруй хувь нь мэдж байгаа болов уу гэж тодорхойлж гэж хэлмээр байна. Тэнгүүтээ мэрэгжлийн хэмжээсээ ерөөхдөө сүрийн өвчний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү гэж хүсэж байна. За манай залуучуудын дунд одоо сүрийн өвчлөл их байгаатай холбоотойгоор бид нар залуучуудаас голдуу асууж явлаа. За энэ гэхэд бол ер нь ихэнхдээ сүрийн өвчний талаар мэдлэг бол бас байна. Бас их хэмжээний мэдлэг байна. Гэхдээ залуучууд зарим хүмүүсийн дунд нийтлэг бас нэг буруу ойлголт яваад идэм байна. Энэ нь болох дээрээс сүрийн бас амьсгалын замаар халддаг гэж зарим нь хэлж байгаа ч гэсэн зарим нь аяг тавг ахын замаар халддаг гэж бас ярьдаг ийм нэг хэсэг хүмүүс байна. Энэ хүмүүс дотор бид нар бас тайлбарын тухай урд нь өгөөд явж байлаа. Мөн сүрийн өвчин эдгэрдэггүй, удамшдаггүй гэсэн бас энэ ойлголтуудыг бас янз бүрээр байдаг юм байна. Тэгээд энэс гадна мөн өрсөн сэргийлэх үзлэгт хэр хамрагддаг гэсэн тал дээр нэлээд хүмүүс бол бас хамрагдалт муу байдаг юм байна те. Сүрийг өрсөн сэргийлэх үзлэг гэдгийг бас сайн ойлгохгүй юм байна. Ер нь бол яг дийлэнхтэй бүх өвчнүүдийн өрсөн сэргийлэх үзлэгт багаараа юм уу одоо сургууль хамт олноороо албан газраараа ордог хүмүүс байдаг юм байна. Гэхдээ яг онцгойлоод манай одоо нэг явуулын баг явж байгаа сүрийн өрсөн сэргийлэх үзлэг одоо ингэж явагдаж байгаа гэдгийг жил бүр хүн эрүүл мэнд ч гэсэн нэг удаа орж явах гэдгийг л сайн бас ойлгох хүмүүс байдаг юм байна. За манай явуулын багийн үйл ажиллагаа бас ноднонгоос эхлээд жигдрээд сүрийн өрсөн сэргийлэх үзлэгийг явуулж эхэлж байгаа. За өнөөдөр эрүүл лагаарт хамт олноороо алхаж аялж байгаа хүмүүс бас сүрээгийн талаар мэдлэг олгож сурчлагаа хийж явлаа. Тэгээд маш таатай байна. Өнөөдөр хамт олноороо эрүүл лагаарт аялаа сайхан байлаа. Монголын сүрээтэй тэмцэх нийгэмлэг явуулын үйлчлэгээ өнгөрсөн жилээс хойш өнөөдрийг хүртэл тогтмол үйлчлэг хийж явхад манай байгууллагын үйлчлэгт хамрагдсан нийт иргэдийн тоо одоогийн байдлаар 22,000 орчим болцсон явж байна.
За сүрээ гэдэг энэ халдварт өвчнөөс хайртай хүмүүсийн сэргийлж өөрийнхөө биеийг чсэн эрүүл мэндийг жил болгоно нэг удаа өрсөн сэргийлэх үзлэгт дор хаяж нэг удаа өрсөн сэргийлэх үзлэгт хамруулж явахыг хүсэж байна. Сүрээ Монголын хамтаа